Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж хавдрын молекул генетик сэдвт лекцийн 2 дугаар хэсгийг уншиж танилцуулъя. Өмнөх лекцэн дээр бид тохиом молекул, генууд, рецепт бол эсийн дотоод дамжих, мэдээлэл дамжуулах уургууд, транскрипцийн хүчин зүйлийн шалтгаанд мутацаас хавдар хэрхэн үүсдэг тухай ярилцсан. За одоо тэгвэл эсийн амьдралын мөрчлөгийн зохицуулагч уургууд бас хавдрын шалтгаан болж болно гэсэн үг юм аа. За эсийн амьдралын мөрчлөх маань дараах үе шатуудаас тогтхыг бид өмнөх курстээ үзсэн байгаа. Интерфазын болон митозын үе шат гэж хуваагаад интерфазын үеийн G1, S, G2 гэдэг үе шатуудаас тогтдог. Тэгэхээр эдгээр үе шатуудаас нэг үе шатаас нөгөө рүү шилжихдээ нь чекпоинт хяналтын системүүд ажилладаг. Өөрөөр хэлэх юм бол G1 чекпоинт маань эс хангалттай хэмжээгээр тооморсон байна уу? За хүрээлэн байгаа орчинд одоо таат тохиромжтой байна уу? Эс ДНХ-г ямар нэгэн байдлаар гэмтэл авсан байна уу үгүй юу гэдгийг шалгаад эс хуваагдахад бэлэн болсон байх юм бол G1 үеэс S үе рүү оруулдаг гэсэн үг. За эсвэргээрээ дараагийн үеийг шилжчихлээ гэж бодоход G2 үеэс митозын үе рүү шилжих үгүй юу гэдэг дээр G2 чекпоинт ажилладаг. Тэ? За ДНХ бүрэн репликацид орсон байна уу? Репликац алдаагүй байна уу? За эс хангалттай хэмжээгээр томорсон байна уу гэдгийг шалгаад хангалттай байх юм бол M үе рүү шилждэг гэсэн. Тэгэхээр энэ чекпоинт гэдэг хяналтын системүүдээр ажилладаг уургуудыг циклийн болон циклийн хамгаалалт киназууд гэж нэрлэнэ. Өөрөөр хэлэх юм бол циклийн болон циклийн хамгаалалт киназууд маань хоорондоо холбогдоод ийм бүрдэл үүссэн тохиолдолд дараагийн үе шат руу шилжин хоорондоо холбогдоод бүрдэл маань идэхгүй байгаа тохиолдолд дараагийн үе шат руу шилжихгүй гэсэн үг байна. За тухайлах юм бол энэ дээр митозын циклийн хамгаалалт киназ болон митозын циклийн хоёр маань бүрдэл үүсгэсэн байна. За ингэснээрээ G2-оос M үе рүү шилжинэ гэсэн үг. За тэгвэл S фазын циклийн хамгаалалт киназа S фазын циклинтэй холбогдож бүрдэл үүсгэснээрээ эсийн амьдралын мөрчлөг дараагийн үе рүүгээ буюу G1-ээс S шат руу шилждэг байна. За тэгвэл энэ хяналтын системүүд дээр ажилладаг уургууд буюу нөгөө циклийн хамгаалалт киназын төрлүүд маань өөрсдөө гэмтэлтэй болж тэдгээрийг кодолсон генүүд маань мутацид өртснөөс болоод эсийн амьдралын мөрчлөгийг ингэж хянч чадахгүйгээр алдаатай эсийг цааш нь хуваадаг гэсэн. Ингэснээрээ эсийн замбраагүй хуваагдал явагдаад хавдрын бас нэг шалтгаан болдог. За жишээ нь P16 гэдэг уургийг авч үзье. Тэгэхээр P16 гэдэг энэ уург маань циклийн D болон циклийн хамгаалалт киназа 4-ийн энэ бүрдэлтэй холбогдоод идэхгүй байдалтай байж байдаг. За ингээд идэхгүй байдалтай байжгаад ДНХ дээр ямар нэгэн алдаа гараад эс гэмтэлтэй болох юм бол P16 гэдэг уург маань салж яваад циклийн D болон циклийн хамгаалалт киназагийн комплекс маань идэвхждэг байна. За ингээд идэвхжсэн уург маань яадаг вэ гэхээр цаашаага RB болон EF2 гэдэг уургийн бүрдлийг салгаж өгдөг гэсэн. Тэгэхээр энэ уургийн бүрдэл маань ДНХ-гийн нийлэгжил шаардлагатай транскрипцийн хүчин зүйлүүдийг саатуулдаг байна. За тэгвэл энэ уург маань салснараа үйл ажиллагааг гүйцэтгэхгүй болоод ДНХ-гийн репликац явагддаг байна гэсэн үг. За тэгвэл энэ P16 гэдэг уург маань өөрөө мутацид орж болно. За эсвэл энэ RB гэдэг уург мутацид орж болно. E2F гэдэг уург мутацид орсноос болоод эсийн амьдралын мөчлөгийн хяналт алдагдаад одоо мутацид орсон хавдрын эсийг цааш нь хуваагаад эсийн замбраагүй хуваагдал явуулах бас нэг нөхцөл болдог байна. За дараа нь 7 дахь шалтгаан нь түрүүн хэлсэнчлэн ДНХ-гийн репарацид оролцдог уургууд бас мутацид орж болно. Өөрөөр хэлэх юм бол репарацийн уургууд маань ДНХ дээр алдаа гарангууд тэрийг засварладаг системийн уургууд гэдэг тийм. За репарацийг бид нар дан гинжний, хос гинжний, шууд болон шууд бус гэд маш олон янзаар ангилдаг байгаа. За тэр сэдвүүдээ эргүүлэн хараарай. За тухайлах юм бол хэд яган туяаны нөлөөгөөр ДНХ дээр пиримидины димер гэдэг мутац үүсдэг тухай бид нэр өмнө нь үзчихсэн. За тэгвэл зураг дээр пиримидины димер гээд хоёр зэрэгэлдээ тэмээний хооронд холбоо үүссэн байна гэсэн байх ёсгүй холбоо тий. За ингэсэн үед яадаг вэ гэхээр нөгөө XP гэдэг эндонуклеозууд маань ажилдаг. За энэ эндонуклеозууд жишээ нь одоо зурган дээр XPC эхлээд таньж холбогдоод дараа нь XPG ирж суугаад за тэгээ нөгөө хеликаза RPA гэдэг уургууд маань ирж суугаад бүрдэл үүсгэснээрээ нөгөө тэмээний димер болох энэ алдаатай нуклеотидуудыг ойролцоогоор нэг 15-аас 60 нуклеотидыг ингээ хэрчиж авдаг. За ингээ хэрчиж авсны дараа үүссэн энэ зайгийг полимераза нөхөд лигаза ойж өгснөөрөө
ДНХ дээрх байгаа алдааг засдаг гэсэн үг. За гэтэл энд оролцож байгаа нөгөө XPC одоо энэ XPG, XPF гэдэг эдгээр одоо эндонуклеозууд дээр өөрсдөр нь мутац үүсдэг. Өөрөөр хэлэх юм бол эдгээр эндонуклеозуудыг кодсон ген дээр алдаа үүснээрээ энэ ургууд маань алдаатай нийлэгжиж тиминий димерийг таньж гэрчиж чадхаа болчихно гэсэн. Тэгэхээр тиминий димерийг таньж гэрчиж чадахгүй байгаа учраас хичээгаан туяаны нөлөөгөөр арьсан дээр арьсны эсүүдэд маш их хэмжээний тиминий димер үүсээд за тэр нь засварлагдаж чадахгүй учраас хавдрын шалтгаан болдог. Өөрөөр хэлбэл тиминий димер үүсчихсэн мутацтай эсүүд маань цаашаа хуваагдаад байдаг гэсэн. За ингэснээрээ арьсны хавдрын нэг төрөл болох ферментэд ксерод ярмаа үсээд одоо ингээ хичээгаан туяаны нөлөөнд арьс маань хит мэдрэгшээд арьсны хавдар үүсдэг байна. За дараагийн нэг жишээ нь mismatch reparaц гэж байдаг тийм. Тэгэхээр mismatch reparaц маань ДНХ дээр байгаа хослоогүй сууруудыг засварладаг. Өөрөөр хэлэх юм бол нөгөө тиминий эсрэг аденин гуанин эсрэг цитосын холбогдох ёстой байтал ДНХ полимераза маань 19 зэрэг нуклеотидыг холбохдоо нэг алдаа гаргаад буруу нуклеотидыг холбоод өгчдөг гэсэн. За тэгвэл зураг дээр тиминий эсрэг гуаниныг холбоцсон байна. Тэгвэл тиминий эсрэг гуанин бүгэ буруу холбогдсон учраас энийг нөгөө гликозилаза эсрэг маань засаад за энэ нуклеотид алдаатай нуклеотидыг нь авч хаяад тэгээ буруу нуклеотидыг авсан хоосон зайг нь полимераза нөхөд лигаза маань ойж өгч явах хэрэгтэй гэсэн үг байна тийм. За гэтэл энэ репарацийн систем дээр бас алдаа үүсч болдог. Өөрөөр хэлэх юм бол бид нар ДНХ-ийн хоёр гинжийг засахдаа их гинж охин гинж гэж хоёр хуваадаг. Их гинж нь алдаагүй гинж гэсэн. Их гинжин дээр суурлаад охин гинж маань репликацаар нийлэгддэг байгаа. Ингээд репликацаар охин гинж нийлэгдэж дуусны дараа алдаагүй байна уу гэдгийг шалгаад метилжүүлдэг. Ингээд метилжсэний дараа хоёр гинж маань ялгаагүй болж ирнэ гэсэн. Гэтэл алдаатай нийлэгдчих юм бол их гинж маань метилийн бүлэгтэй охин гинж маань метилийн бүлэг байхгүй байгаа учраас охин гинжийг mismatch reparaц маань танаа засварлцдаг байна. Гэтэл нөгөө mismatch reparaцад ажиллаж байгаа эдгээр уургууд маань өөрсдөө алдаа үүсчдэг. Өөр жишээ нь энэ MLH, MSH2, 3 гэдэг энэ ферментүүд маань дээр нь аль нь дээр нь ч алдаа үүснээрээ нөгөө охин гинжийг тасалж аваад засах ёстой байтал их гинжигээ тасалж аваад засчдаг гэсэн үг. Тэгэхээр уг нь бол их гинжин дээрээ суурлаад гинжээ зөв болох ёстой байтал алдаатай гинжин дээрээ суурлаад их гинжээ засахаар хоёр гинж маань хоёулаа алдаатай болчдөг. Ингээд хоёр гинж маань алдаатай болохоор эс маань одоо хуваагдаад алдаатай эс маань цаашаа засварлагдахгүйгээр хуваагдаад хавдрын нэг шалтгаан болдгоо гэсэн үг байна. За тэгэхээр mismatch reparaцийн алдаанаас бол бүдүүн эзний хавдар жишээ нь одоо маш их үүсдэг байж байгаа. За энэ схемэн дээр харагдчихэв. Тэгэхээр репарацийн системүүд маань ямар репарац алдагдсанаас болж үүсдэг вэ гэдгийг одоо энэ хоёр дахь игнэн дээр харуулсан байна. Тэгэхээр энэ бол зөвхөндөө тийм. Тэгэхээр mismatch репарац алдагдсанаас болоод за жишээ нь бүдүүн эзний өндгөвчний хавдар үүсч болдог байх нь. Ферментийн димерийг засварлаж чадахгүй байгаас болоод энэ арьсны хавдрууд үүсдэг байх нь. За тэгээ бүр Блумын синдром гэдэг нөгөө хос гинжний буюу гомолог рекомбинац алдагддаг гэсэн үг. Хос гинжийг мөн засах репарац гэж байдаг тийм. Тэгэхээр энэ гомолог рекомбинац маань алдагдсанаас болоод одоо лейкеми, лимфома гэх мэт энэ цусны хавдрууд үүсдэг. За фанкони анеми гэх мэтчлэн ер нь бол ДНХ дээр гарсан алдааг репарац маань засаж явах хэрэгтэй. Гэтэл тэр репарацад оролцдог уургууд өөрсдөө мутацтай болсноос болоод хавдар үүсгээд байна гэсэн үг юм аа. За дараагийн нэг шалтгаан бол теломераза фермент байж байгаа. Тэгэхээр бид нар теломер дараал болон теломераза ферментийн талаар 2 дугаар курсийн молекул биологи хичээлээр үздэг шүү дээ. За нэг эргүүлээ саний. Тэгэхээр ДНХ болгоны төгсгөл теломер гэдэг юм өрмөц давтагдсан дараал гэдэг тийм. Тэгэхээр энэ теломерийн дараал маань нэг 20,000 орчим нуклеотидаас тогтсон. За үүргийн хувьд эсийн амьдрах хугацааг тодорхойлдог, хромосомуудыг хооронд нь наалдуулахгүй байлгах, тухайн орчны ферментүүдээр задархаас хамгаалдаг, ДНХ-нуудыг эмх цэгцтэй байлгадаг ийм дараал байж байгаа. Тэгвэл теломерийн дараал байхгүй байвал хромосомууд наадаад эмх цэгцгүй болоод задраад эс маань өгдөг байх нэ. Тэгэхээр энэ бол хэвийн механизм. Өөрөөр хэлэх юм бол биеийн эсэд маань хуваагдал болгоны дараа ингээд теломерийн дараалт маань баг багаар ингэж богиносоор агаад эс маань өгдөг байх нэ. Тийм ч учраас биеийн эс маань тодорхой нэг 10-аас 20 хуваагдлын дараа задраад үхээд дараа нь залуу эсүүд нь өхөнд төлж идэг гэсэн үг. Гэтэл
Бэлгийн эсэд болохоор теломераса гэдэг фермент гэдэг. Өөрөөр хэлбэл бэлгийн эс маань хуваагдал болгоны дараа теломерийн дараалал нь богиносод иж болохгүй. Теломерийн дарааллыг бүрэн сунгаж нийлэгжүүлэх шаардлагатай байдаг. Теломерийн дараалал маань богиносод иж болохгүй учраас теломераса гэдэг фермент ажилладаг. Энэ фермент маань нөгөө богиносод орчихсон теломерийн дарааллыг сунгаж нийлэгжүүлээд одоо 20,000 байсан бол 20,000 чигээр нь хадгалдаг гэсэн үг байна. За гэтэл биеийн эсж байсан бэлгийн эсж байсан нэг организм эс учраас энэ теломераса гэдэг энэ ферментийг кодолсон ген маань биеийн эсдэр байж л байгаа гэсэн үг. Гэхдээ идэвхгүй хэлбэртэй байж байдаг. Гэтэл нөгөө хавдар үүсгэх хүчин зүйлүүд нөлөөснөөрөө биеийн эсдэр мутац үүсээд теломераса ген идэвхчихнэ гэсэн үг. Идэвхжих эсгүй ген маань идэвхчихнэ. Ингүүл биеийн эсэд теломераса гэдэг уург үүсээд нөгөө богиносод эс маань үхчих хэвээр байтал теломерийн дарааллыг сунгаж нийлэгжүүлснээс болоод эс маань үхэхгүйгээр цаашаа хуваагдаад байдаг гэсэн. Ингээд бас эсийн замбраагүй хуваагдал яваад хавдар үүсдэг байна. За тухайлх юм бол энэ дээр саяны ярьсан схемийг нэгтгээд харуулсан байна. Нөгөө теломерийн дараалч энд харагдаж байна те. Биеийн эс дээр ингээд богиносчих хэвээр хуваагдал болгоны дараа. Гэтэл теломераса гэдэг энэ уург үүснээрээ богиносод ахс теломерийг буцааж нийлэгжүүлээд хавдрын эс болгож хувиргадаг байна. За ингээд теломерийн дараалал богиносог учраас апоптозд орохгүйгээр цаашаага хуваагдаад хавдар үүсгэдэг гэсэн үг. За ингээд эсийн хуваагдлын бүх үе шатн дээрээс нь эсийн хуваагдлын хяналтын системүүд дээр хяналтын систем алдагдсан тохиолдолд эс үхэх хэвээр байдал өгөхгүй байгаа учраас өөрөөр хэлбэл хавдар гэдэг маань генетик юм шалтгаан эмгэг байна. За тийм учраас сүүлийн үеийн шинж эмчилгээнүүд маань яг энэ механизмуудыг засах тал руу ихээхэн чиглэж шинэ эмийн бодисууд гарч шинэ судалгаанууд ихээр хийгдэж байгаа байна. За үүний нэг жишээ нь бол одоо жишээ нь киназа байж гэн тий нөгөө эсийн дотоод мэдээлэл дамжуулдаг. Тэгэхээр эсийн дотоод мэдээлэл дамжуулдаг киназа маань дохио молекул байхгүй байхад идэвхжээ эсийг хуваагаад лейкеми гэдэг юм хавдар үүсгдэг байна. За гэтэл одоо энэ киназа гэдэг уургийг идэхгүй болгох тийм эмийг судалж үзэж байгаа байна. Өөрөөр хэлэх юм бол онкоген киназа дээр очиж холбогдоод киназаг идэвхжүүлэхгүй болгоно. Идэвхгүй болгочих юм бол эсийн дотоод цаашаа мэдээлэл дамжихгүй, эсийн дотоод мэдээлэл дамжихгүй учраас лейкеми үүсэхгүй гэсэн. Тэгвэл энэ хавдрын шалтгаан руу чиглэсэн нөгөө түрүүний ярьсан бүх үе шатууд дээр алинд нь чиглэсэн байж болно. Тухайн шалтгааныг тодруулаад тэн чиглэсэн эмийн бодисуудыг бүтээх ийм бай эмчилгээний аргууд ихээр хийгдэж байгаа. За жишээ нь энд байж гэн те нөгөө нэг өсөлтийн хүчин зүйл өсөлтийн хүчин зүйлийг рецептор хүлээж авлаа. Рецептор хүлээж аваад эсийн дотоодод RAS уургийг идэвхжүүллээ. За RAS уург маань цаашаа эсийн дотоод дохио дамжуулах хоёр дахь уургуудыг идэвхжүүлээд эс маань хуваагддаг. Тэгвэл энэ RAS уургийн тогтолцоон дээр гэхэд маш олон эмийн бодисууд үе шат болгон дээр нь ажиллаж одоо судлагдаж нээгдсэн байна гэсэн. За жишээ нь RAS уургийг хүлээж авдаг энэ рецептор байна тийм идэвхжүүлдэг рецептор байна. Тэгвэл энэ рецепторыг блок хийдэг одоо нэгдсэн юмнууд одоо энэ 5 юм байх жишээтэй байна. Энд трансдузумаб гэдэг ч юм уу. За гетитиниб гэдэг ч юм уу. Эдгээр маань бүгдээрээ нөгөө RAS уургийг идэвхжүүлээд байгаа тэр рецепторыг саатуулдаг юмуд гэсэн үг. За тэгвэл энэ рецепторыг саатуулахгүй маа гэхэд RAS уург маань цаашаа идэвхжээд RAF1 гэдэг эсийн дотоод дуугийг идэвхжүүлээд байна. Тэгвэл энэ RAF1-ийг жишээ нь саатуулдаг, энэ ингибитор болдог дөрвөн төрлийн юм одоо бас нэгдсэн байх нь. За тэгвэл RAF1 идэвхжээд байсан ч гэсэн RAF1-ээс болж идэвхждэг MEK гэдэг эсийн дотоод мэдээлэл дамжуулах уург байна. Тэгвэл MEK гэдэг уургийг бас саатуулах юм юмуд нэгдсэн байна гэсэн. Ингээд хавдар үүсгэх шалтгааныг үе шат болгонд нь хэрвээ шалтгааныг тогтоож чадах юм бол түүн чиглэсэн эмийн бодисыг бас нээх боломжтой юм байна, төвшөнд хүрсэн байна гэсэн үг байна. За ингээд та бүхэн хоёр лекцээ нийлүүлж сонсоод дэлгэрүүлж уншаад дадлагтай мэдлэгээ хэлээд хүрэлцээрээрээ анхаарал хандуулсан явдал баярлалаа.